Өнөөдөр 2025 оны 5 сарын 14-ний өдөр Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ зам тээвэр хөгжлийн яамны сайд дэлгэр сайхан болон албаны бусад хүмүүс ганц модны бомб дээр ирж төмөр замын хил холболтыг эцсийн шийдвэрлэх асуудлыг шийдэхээр ирсэн байгаа юм байна. 5 толгоогоос шууд төмөр замаар бүгд аймт хятад улсын ганц мотор нүүрс тээврийг вагоноор тээвэрлэхээр шийдвэрлээд өнөөдөр түүхэн өдөр болж байгаа юм байна. Жолоочдор ингээд адууны хашаанаас гарахгүй бүгд цуглуулсан ингээд зогсож байна. Энэ хаалганы цаана тайз асар майхан балаатай барьчихсан ерөнхий сайдыг хүлээж авахд бэлэн болцсон байх шиг байна. Ингээд өнөөдөр Монгол улс бүгд аймт хятад ард улстай ганц модны боолтоор төмөр замынхаа холболтыг эцэлсэн шийдвэрлэх мөч өнөөдөр тохиож байгаа юм байна.